За сайн байна уу? Эрчим хүчний яамныхандаа баярлалаа мэдээлэл өгж байгаад. За тэгээд бид нарт урьдчилан тараасан мэдээлэл дээр болохоор засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 5325 мегаватт цахилгаан эрчим хүчний 1778 мегаватт улааны эрчим хүчний за экспортын зорилттой 5000 мегаватт цахилгаан эрчим хүчний чадал бүхий нийт 35 их үүсвэрийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж эхлүүлэхээр зорилт дэвшүүлсэн гэсэн юм өгүүлбэр байна л да. Тэгэхээр Монголын эрчим хүчний салбарт бол яхаарахгүй хөрөнгө оруулалт шинэ төслүүд хэрэгтэй нь гарцаагүй. Гэхдээ нэгэн зэрэг маш олон ийм төсөл хөтөлбөрүүдийг эхлэхлээр цаашид бол одоо зарим нь гацах юм уу эсвэл царцах тийм ээ одоо эсвэл зогсох тийм эрсдлүүд бол байгаа гэж харагдаад байна. Тэгэхээр яг энэ яамны бодлого дээр энэ ирэмбэлж байгаа явдал байна уу? Яг одоогоор энэ тараагдаад өгсөн материал дээр бол ингээд баг маш олон одоо төслүүдийн жагсаалтыг ингээд ямар ч ирэмт дистрагуугаар ингээд оруулсан харагдаж байна л та. Тэгэхээр бол угаасаа эдийн засгийн багтаамж гэж бидний дотоодын хэрэглээ хэдийгээр жил болгон одоо 5-6% нэмэгдээд байгаа боловч дотоодын хэрэглээ бол ингээд ойлгомжтой. За экспорт руу гаргахад бас тодорхой өөр учир шалтгаанууд байгаа. Тэгэхээр энэ нэгэн зэрэг ийм олон төсөл хөтөлбөрүүд эхлүүлж байгаа нь бол одоо бас ямар эрсдэл дагуулж байна гэдэг дээр нэг хариулт авмаар байгаа. Уул нь бол одоо жишээл хамгийн ойлгомжтой худалдаа авагч нь тодорхой хөрөнгө оруулалтын ч гэсэндээ ойлгомжтой төсөл бол 5-7 цахилгаан станц шүү дээ. Гэтэл нөгөө 5-7 цахилгаан станц маань бол шүүхийн асуудлын улмаас ингээд тодорхойгүй хугацаагаар ингээд зогсчиход байгаа гэж ойлгоод байгаа. Тэгээ ер нь энэ тендертэй холбоотой яг ямар маргаан гарцсан юм бэ? Яагаад энэ шийдэхгүй байгаа юм бэ? Бид нар яг юм бодиттой явуулж чадах төслүүдээ бол явуулахгүй байгаа хэрнээ ингээд юм бас юм мөрөөдлийн жагсаалчиг бас баахан юм төсөл жагсаачаад сууж ийн л та. За хоёрдугаарт нь за бөөрөлжүүдийн цахилгаан станц одоо ингээд ашиглалтанд орж ийн гэж юм. За бөөрөлжүүдээр болохоор нийслэлийн гаргасан бондоос бол санхүүжилт бол олгосон гэж ойлгоод байгаа. Одоо энэ бөөрөлжүүдийн цахилгаан станц дээр хувь эзэмшиж байгаа явдал байна уу? Нийслэл юм уу? Одоо улс юм уу те? Ер нь бөөрөлжүүдийн цахилгаан станцын хувь эзэмшигч нь хэн бэ? Тэр нөгөө санхүүжилт олгосон яг тэр гэрээ нь яг ямар нөхцөлтэй гэрээ байсан бэ? За мөн одоо яг хизэнээс яг нийлүүлэлтээ эхлэхийн тэгээ яг хэдэн төгрөгөөр худалдаж авах юм бэ эрчим хүчээ гэдэг асуулт байна. За 3-дугаарт нь энэ эрчим хүчний яамнаас ийм мэдээллүүд орж ирж байгаа хэрнээ Улаанбаатар хот нийслэлийн засаг захиргаа нийслэлийн удирдлага болохоор дулааны бас 5-дугаар цахилгаан станц гэдэг бас нэг шал өөр юм сүлийн өдрүүдэд яриад байна. Тэр юм нэгдсэн бодлого явж байгаа мó эсвэл нийслэл нь ингээд шал тусдаа бас юм төсөл хөтөлбөрүүд бас эхлүүлээд байгаа мó. Сэдв дараагаар нөгөө минутаа нэмээд авч идэх. За жаргалан шүү. Нэмээд их үүсвэрүүдтэй холбоотой ийм асуултууд байна. За сүүлийн одоо энэ хүдний улирал эхэлснээс хойш агарын бохирдол утаа бол огцом нэмэгдсэн асуудал дээр бол одоо нийгэм даяараа санаа зовж байна. За тэгэхээр энэ асуудал болохоор энэ цахилгааны үн тариф нэмэгдсэнтэй холбоотой хэрэглэн дээр өөрчлөлт гарсантай ямар нэгэн байдлаар холбоо байна уу? Одоо гэр хорооллын айл өрхөд халаагаар ашиглагаасаа илүүтэй нүүрс төлж эхэлж гин үү? Энэ ямар нэгэн нөлөө үзүүлж байгаа тал дээр танаа яам судалгаа хийж гин үү гэдэг нэг асуудал байна. За хоёрдугаар сая бас Улаанбаатар хот даяар бол цахилгааны хязгаарлалтууд нэлээд явлаа л да. Тэгэхээр цаашид одоо энэ өвөл бид нар хэр их юм цахилгааны хязгаарлалтанд ор амьдрах вэ? Энийгээ урьдчилан зарлах боломж бий юу? За ийм асуултууд байна. Их үүсвэртэй холбоотой эдгээр асуултууд. За тэгээд энэ өвлийн бэлтгэл ажилтай холбоотой асуултууд. За хариулт Чожилсрын сайд. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Жаргалан гишүүн бас зөв логиктэй асуулт асууж байгаа юм аа. Яг өнөөдрийн байдлаар бид нар яг төвийн бэстэй бид нар чинь 1264 мегаваттын суурлэгцэн хөтөн чадалтай 6 дулааны станцд улсууд шүү дээ. Дээр нь 311 мегаваттын сэргээгт эрчим хүч холбогдсон юм байна. Тэгэхээр одоо засгийн газрын мөрөнгө хөтөлбөр дээр бол 5325 мегаваттын цахилгаан эрчим хүчний их үүсвэр 1778 мегаваттын дулааны их үүсвэр барьна гэдэг ийм зүйл орсон. Одоо их хурал дээр энэ засгийн газрын үйл ажиллагааны мөрөнгө хөтөлбөрийг батлах онцгой бүрэн эрх нь их хурлын гишүүд байгаа байхгүй юу? Зарим нэг саналууд нь бол их хурал дээр нэмэгдсэн юмнууд бий. Гэхдээ бас нэг тодорхой хэмжээний хүндрэлийг бас ойлгоорой. Энийг төслөө манай тухайд бол 2015 оны Парисын хэлэлцээрээс хойш барууны улс орнууд нүүрсний төслүүдийг бол төслүүдийг бол санхүүжүүлэхгүй байна. Санхүүгийн байгууллагууд нь санхүүжүүлэхгүй байгаа. Одоо бүр нөгөө хөрөнгийн биржээр бүртгэлтэй листед компаниуд нь нүүрсний төсөл тоног төхөөрөмж үйлдвэрлэж нийлүүлэхгүй ийм хүндрэлтэй.
Түүнээс болсон. Түүнээс гадна 2021 онд энэ Хятад улсын дарга СЖП-ийн дарга нэгдсэн үндэсний байгууллагын 173 дахь чуулган баха. Одоо уучлаарай нэр андуурсан бол энэ чуулган дээр Хятад улсын газар нутгаас гадна цахилгаан станцыг санхүүжүүлэхгүй гэдэг ийм амлалтыг дэлхийн олон нийтийн улс төрийн амлалт авсан Хятадын төрийн шийдвэрт гарч ирсэн учраас энэ нүүрсний төслүүд дээр бол санхүүг татах бололцоо бол 15 оны өмнөх үеэс харьцуулахад бараг 10-15 дахин буутсан ийм байгаа. Тийм учраас одоохондоо бид нар ямар ч байсан байгаа их усүрээс илүү хамаагүй квотлд явж бүтсэн төрүүлээд бүтсэн тохиолдолд бол дараагийн нөхдүүдийг нь бол бид нар эсвэл төслөө жоохон хүлээх эсвэл экспортын гарц олж энэ үйлдвэрлэлийн цахилгаан эрчим хүчийг нь бол борлуулах тал дээр туслахаар ийм тооцоолууд хийгээ явж байгаа гэдгийг танд хэлье. За хоёрдугаар 5-7 цахилгаан станцын тухайд бол тендер зарлагдсан. EPC нэмэх нь F гэдэг нөхцөлтэй 30% нь бол Эрдэнэс 5-7 компани санхүүжүүлнэ, 70%-ийг нь EPC контрактор нь санхүүжилтөд зөв болж орж ирэхээр ийм нөхцөлтэй тендер зарлагдсан. 2023 оны 7 сарын 27-ны өдөр баг 2 компани тендерт ороод түүнээс хойш 2 компанийн хооронд маргаа үүсч явсаар байгаа харамсалтай өнөөдөр хүртэл төсөл маань хэрэгжиж чадаагүй ийм одоо харамсалтай зүйл болж байгаа нь үнэ. За бөөлжүүдийн цахилгаан станцын хөрөнгө оруулагч нь бол Монголын Bod International гэдэг компани 100% эзэмшиж байгаа. Нийслэлээс бол 300 тэрбум төгрөгийн одоо бонд босгаад энэ станцад санхүүгийн хөөсөөр дутагдж байгаа учраас хувь эзэмшихгүйгээр зөвхөн зээлүүлчих байгаа. Энэ ашиглалтанд энэ үеийн оргил ачаалтанд ашиглалтанд оруулахын тулд нийслэлийн зураг дарга бас эрчим хүчний салбарыг бол одоо дэмжиж бид нар ямар ч байсан нийслэлийн хэрэглэгч нараа бага цахилгаан хязгаарлалт гэдэг ийм одоо бодлогын хүрээнд 150 мегаваттын нэгдүгээр блокийг ашиглалтанд оруулахад 300 тэрбум төгрөгийн зээлэг дамжуулан зээлдүүлсэн. Өөрийнхөө нэг бонд босгосонгүй байгаа шүү дээ. Тэн дээр 1% билүү 2% билүү. Бас нэг юуныхаа зардлыг суулгаад ийм байдалтай явж байгаа. 3 жилийн дотор буцаага төлөх нөхцөлтэй байх. Энэ талаар бол нийслэл илүү тодорхой хариулт өгөх болов гэж бодож байна. За 5 дугаар цахилгаан станцын тухайд бол 2 дугаар цахилгаан станцын үлсэн сан дээр нь 300 мегаваттын цахилгаан 395 мегаваттын дулааны одоо их станц байхаар бид нар манай эрчим хүчний яам бид нар тооцоо тэзүү хийцсэн. Тэгээд энэ төслийг бол бид нар нийслэлж шилжүүлж өгч байгаа. Яагаад нийслэлж шилжүүлж байгаа вэ гэхээр нэг 40 орчим хувийг нь equity буюу одоо заавал нийслэлийн төсвөр суулгаад 60 орчим хувь дээр нь EPC нэмэх нь F гэдэг нөхцлөөр тендер зарлахын тулд За гүйцээж хариулъя. 4 номер. санхүүжилтөд босгоход ганц нийслэл улсын төсөв гэхээсээ төрүүлээд нийслэл орон нутгийн төсөвийг дайшлах гэдэг ийм байдлаар хоттой ойлголцоод явж байгаа. Нэгэнт хот руу тендерийг нь зарлах эрхийг нь шилжүүлж байгаа учраас одоо би янз бүрийн ярихгүй байгаа. Гэхдээ эрчим хүчний яам хот хоёр бол энэ дээр бол ямар нэгэн санал бодол зориулахгүй нэгт хамтарч ажиллаж байгаа. Бид нар бүх холбогдох дэмжлэгүүдийг үзүүлнэ. За энэ утаатай холбоотой асуудлыг нийслэлийн зочд даргын хамгийн газар хариуцсан 5-7 төлөв компаниг бол нийслэл рүү шилжүүлсэн учраас одоо бид нар тарих юм болов. За танаас асуусан цахилгаан эрчим хүчний үн нэмэгдээд нөгөө цахилгаан халаалтуудаас таталж байгаа ийм одоо судалгаа байна уу гэж асууж байна. Ерөнхийдөө бол бид нар зүгээр тийм айхтар хотыг дамжсан хэмжээний өргөн хэмжээний судалгаа хийгээгүй. Зүгээр баримжаалаад үзэхэд бол сүртэй тийм өөрчлөлтүүд бол гарахгүй байна. За өөр хариулах юм байна. Бөөлжүүдийн хувь хувьцааны асуудлууд. За нэмж хариулъя. 4 номер. За жаргалан гишүүний нэг асуултанд дутуу хариулсан байна. Энэ хязгаарлалтын талаар. Яагаад хязгаарлалт хийж ч магадгүй хийхгүй жааж магадгүй гэдэг нөгөө нарны салхины станц байгаа шүү дээ 150 мегаватт 3 станц байгаа. Тэр үед салхитай байгаад байх юм бол бид нар хязгаарлалт хийхгүй. Салхи орж ирэхгүй бол одоо бид нар тодорхой хэмжээд хязгаарлалт хийхээс ондоо харахгүй юм байдал үүсчихэд байгаа юм.